Ээжисгээ 3 7 дугаар хичээл. Бань зөөх гэдэг үг өнөөдөр үзнэ. Минтэн woman банзя маргааш найзууд нүнэ найз маань нүнэ зя гэрэ. Маргааш манайз нүүж байгаа. 我去 би явж帮忙тусалнаа гэнэ. За帮忙帮助帮ялгаагийн тустай хичээл болгоод оруулсан байгаа те. Тэгэхээр тэндээс үзээрэй. 搬家时 за гэрээ нүүлгэж явах үед 老公帮我 за 老公гэхэл манай өвгөн манай хүн гэд нөхрийг хэлгэнэ. Тэгэхээр манай хүн 帮我 надад туслаад 搬了 зөөсөн 很多东西 маш олон зүйлүүдийг зөөж өгсөн гэж надад туслаад. 爱人帮忙搬东西 хайртай хүн маань те миний хайрт тусалсан зөндөө юм зөөж. За帮忙帮ялгаатай яваад биш өгүүлбэр өгсөн нөгөө хичээлээсээ үзээрэй. 很快就搬完了 маш хурдан шууд нүгээд туссан гэнэ. Тэгэхээр харъя. 阿姨一个人搬不动 за ихч чинь юм блэ? Ээжтэй гэж зуулна түүнээс дээш насны хүнийг аи гэж дууддаг тийм ээ. Эсвэл наац ихч төсөж болно. За ихч ганцаараа бан будун зөөгөөд хөдлөхгүй байна буюу зөөж чаддгүй, зөөж дийлдгүй ганцаараа. 我去帮他 би явж түүнд тусалнаа. Үйл өгтэй холбоотой ардаа ордог тийм ээ. Эхлээд явна. Очичоод туслана хин туслахын түүнд. Яг логик стратегиар ордог тийм ээ. 把这些书 эдгээр номнуудыг багийн бас хичээл орсон. 搬到那个房间去 за зөөгөөд аваачсан. Хаашаа явж чуу? 那个房间去 тэрнийг өрөөрөө аваачаад зөрчлөө. 我们班级的同学 манай ангийн за анги гэдгийг бас банжи гэж хэлнэ. Манай ангийн сурагчид бүгдээрээ ирж 帮忙搬家гэрээ нүлгэхэд минь тусалсан. Өнөөдрийн даалгавар эдгээр 3 өгүүлбэрээ өгүүлбэрээс дараалалд оруулаад шалгуулаарай. Өнөөдрийн үгс үг бань зөөх нүүлгэх гэдэг үг байлаа.